Шүүх бүрхүүн зөвлөлдөөс эрүүгийн байдлын шийтгэлийн 246-ийн нэг зааснаар шүүгч нарын хувьд гагцхүү тэдний шүүх шилжүүлсэн хэдийн хэмжээний дотор хямн хэлэлцээд хэр хавц тэрэг давагдсан бичгийн нотлог баримтууд болон гүйцэтгэх ажиллагааны баримт цэлтээр шүүгч нарыг гэмт хэрэг үүссэн гэмт буруутай тооцож гэмт буруутай гэж дүгнэлээ. За ингээд шийдэх тогтоод 2015 оны 9 сарын 21-нд дугаар Улаанбаатар хот Монгол улсын нэрийн өмнөөс эрүүгийн байдлын шийтгэлийн 248 дугаар зүйлийн 248-1, 283, 284, 286, 290, 291, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус заасныг өдөрлөг болон тогтоох нэг. Прокурорс эрүүгийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35-ын 5, 36 дугаар зүйлийн 36-ын 3 заасныг журамлан мөн үлийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166 дугаар зүйлийн 166-ыг хоёр зааснаар ядаг дүнгийн үйлч ирүүлсэнийг эрүүгийн байдлын шийтгэлийн 24 зүйлийн 24-ийн нэг зааснаар хэрэгсгүй болгосугаа хоёрт сайн цагаан ов төмөдийн ганц бүхийг бусадтай бүдэглэн орцлог өгсөн тохиролцож төрийн албан тушаалтны албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж онц хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гардуу үлдсэн зохион байгуулсан тоогоос тавих найдангийн давуу дан бовх Бацангийн мөнгөн туяа нарыг бусадтай бүдэглэн өгсөн тохиролцож төрийн албаны тушаалын албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж онц хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гардуу үлдсэн хамжигтайгаар оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутай тус тооцоогоо урд эрүүгийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35-ын 3, 35-ын 6, 36 дугаар зүйлийн 36-гийн 3-ыг журамлан мөн үлийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263-ын 2 зааснаар ганц хүд төрийн улс төрийн албан тушаал эрх үйл ажиллагааг 4 жил хаст нийт 4 жил 6 сарын орхиол даваа хүүг мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35-ын 5, 35-ын 6, 36 дугаар зүйлийн 36-гийн 3 заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263-ын 2 зааснаар албан тушаал эрх үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жил хасч 2 жил хасч хөдөлмөрийн үлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн тэнцэх хэмжээний буюу нийт 19 сая 200 мянган төгрөгөөр торгохял Б мөнгөн туяг мөн үеийн 35 дугаар зүйлийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35-ын 5, 35-ын 6, 36 дугаар зүйлийн 36-гийн 3 заасныг журамлан мөн үеийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 266-гийн 2 зааснаар тодорхой албан тушаал эрх үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаараас хөдөлмөрийн үлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн тэнцэх хэмжээний буюу нийт 19 сая 200 мянган төгрөгөөр торгохоо шийтгэсүгэ дөрөвд эрүүгийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52-ын 5 зааснаар ганц хэд хоногдуулсан хоёр шатыг жирийн хөдөлгөөнтэй орхон гэдэглэсүгэ эрүүгийн ерөнхий ангийн 59 дугаар зүйлийн 59-1, 59 2 зааснаар ганц хүн цагдаа өргөгдсөн хоногийг түүний идэх яалтанд оруулан тооцоогоо 6-ад эрүүгийн ерөнхий ангийн 59 дугаар зүйлийн 59-ийн 3 зааснаар мөнгөн туяагийн мөнгөн туяанд нийт 203 хоног цагдаа өргөгдсөн бөгөөд түүний цагдаа өргөгдсөн нэг хоногийг тухайн үед мөрдөж байх үеийн 1 сарын хөдөлмөрийн үлсний доод хэмжээтэй тэнцвүүлж торгох ял идэлсэн тооцоогоо додоод нь эрүүгийн ерөнхий ангийн 59 дугаар зүйлийн 59-3 зааснаар даваагд урьдчилан цагдаа өргөгдсөн 44 хоногийг торгох ялаас хасч үлдэх 10 сая 752 мянган төгрөгөөр торгосоо эрүүгийн ерөнхий ангийн 40 дугаар зүйлийн 47-гийн 3 зааснаар даваагд торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэр 2 хөрөлөө солихыг мэдгэцүүгээ 9 эрүүгийн байдлын шийтгэлийн 88 дугаар зүйлийн 88-ын 7 зааснаар тогтоол 44 болмол хэрэг дэдмөрийн баримтаар хурааж ирсэн зүйлсийг хавц тэрэг хавсаргаж үлдээсүгэ арга иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 3, 510 дугаар зүйлийн 511 зааснаар ганц үг даваа хүү мөнгөн туяа нараас нийт 2 тэрбум 539 сая 738 мянга 867 мянган төгрөгийг хувь тэнцвүүлэн гаргуулж багнуур хөвцөл компанид олгосугаа хэрэг хөдөлмөрчдийн ирсэн төрөнгүүдийг шүүгч нарын төлбөрт тооцоолохоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шилжүүлсүгээ 12-нд нь шүүгч ганц хүд авсан бусдын батлан талтан байлах дасан зэрэглэл гар хэмжээг өөрчлөн цагдаа өрж түүний идэх хаалыг энэ өдрөөс эхлэн тоосугаа 13-нд мөнгө туяаг өөрөлд авсан бусдын батлан даалтанд болох дасан зэрэглэл гар хэмжээг хүчингү болгож шүүх хуралдааны танхимаас суулсугаа шийдэх тогтоолд танилцсан сонсноор хүчинтэй болох бөгөөд шийдэх тогтоолыг иш зөвшөөрөл эрхгүй итгээд шийдэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт эрүүгийн иргэний
дазуулт шатны шүүхэд дазуулт гомлоор улсын ялагч дээд шатны прокурор эсэргүүцэх гэж хэрэгтэй болоод дуусцугаа гомлоорсон тохиолдолд тогтоодын биелэлийг төтгөлзүүлж тогтоод хүчин төгөлдөр болтол ганц бүгд авсан цагдуур даваагууд авсан бусдын батлан даалтанд дасан зэрэглэх хангамжааг хэвээрүүлж мөнгөн туяг бусдын батлан даалтанд өгөх дасан зэрэглэх хангамжаа арсугаа дараалагч шүүгч гэсэн юм тогтоол гарлаа.